Ж Батцаанда 2012 оны улсын их хурлын сонгуулиар Баянзүрх Налах дүүргийн 22 дугаар тойрогоос 44390 сонгогчийн санал авч анхны ялалтаа байгуулад улсын их хурл хэмээх хууль тогтоох байгууллагад хуульч мэргэжлийн хэрэгэ гаргахаар ажиллаж эхэлсэн юм. Өнөөдөр Монгол орн маань өмөрөх төргүй, Монголын иргэд маань өмгөөл хөнгөө болжээ. Улаанбаатарын гэр хорооллыг орон суучлалт албаанд ор иргэдийн хашааны газрыг булааж таарахгүй. Сүүлийн үед авилгатай тэмцэх газрын үйл ажиллагаа идэвхжиж, бодиттой ажлуудыг хийж байгааг хүн болгон харж байгаа. Авилгатай тэмцэх газар өмнө нь 60-аа барьдаг байсан бол одоо тул барьдаг болжээ. Цаашид ч олон тул барина гэдэгт итгэлтэй байна гэх мэт шудраг мэдээллүүдийг хийж байсан билээ. Хууль зүйн ухааны доктор Батцаандан Сүхбаатар аймгийн төв баруун урт хотод төрсөн. Эцэгхээсээ 9 үлээ, дээрээ 7 ах, нэг эгчтэй өнөр өтгөн айлын отхон хүүхэд. Түүний аав Жалав Сүрэн 1964 онд Сүхбаатар аймгийн прокуророор томилогдож, энэ албыг тасралтгүй 20 жил хашсан, нутаг усныхандаа Жалбаа прокурор гэж үнэлэгдсэн шулуун шудраг хүн байжээ. Батцаандан сургууль төгссөний дараа Унгарын их сургуульд багшлах, Америк нэгдсэн улсын хуулийн компанид ажиллах санал ирж байсан ч Европт 10 гаруй жил суралцсан хангалттай гэж хийдээд 2004 онд Монголд ажиллахаар ирэх үед түүний нүдэнд баялагын шудраг алдагдаж баян хоосны ялгаа илт гарч сонгуулийн үр дүн будяантан улс төрийн намуудын хувилдаанд даймжирсан дүр зураг харагдаж байсан гэдэг. Ингээд эх орноо эрүүлжүүлэхийн тулд иргэний хөдөлгөөн байгуулъя гэдэг нийтлэлэгжиж интернет вебсайтуудаар цацаж эрүүл нийгэм иргэний хөдөлгөөнийг 2005 онд байгуулагдаж ажлын гараагаа авилгын эсрэг иргэд олон төмний төлөөх гэсэн тэмцлэр эхлүүлсэн байна. Анхны жагсаал цуглаана 2005 оны 2 дугаар сарын 3-ны өдөр хийхээр боллоо. Үүнээс өмнө хөдөлгөөнөө байгуулж Магнаг хөдөлгөөний ерөнхий зохицуулагч болгон Батцаандан хөдөлгөөнөө өөрөө тэргүүлэхээр болов. Энэ жагсаалаа тэд авилгачтай тэмцэх өдөр хэмээн нэрлсэн бөгөөд тухайн үед 2000 гаруй хүн оролцжээ. Төр засгийн хандаж 8 зүйлхийн шаардлага хүргүүлсний дотор намбарын их баярын ерөнхий сайдаар ажиллаж байхдаа төсвийн хөрөнгийг зориулт тусаар зарцуулж намынхаа гишүүдийг орон байраар хангахад 3.7 тэрбум төгрөг засныг шалгуулах тухай байлаа. Тэдэнтэй олон хүн нэгдэж ордны зүг хүч төрөн очсон бөгөөд Сүхбаатар Маршал Робинсонгийн бугуун татсан дээр жагсагчид уралдан гарч үгээ хэлцгээж байсан юм. Энэ маягаар тэрээр улс төрийн томчуудтай нэгээ үзэж нэхэд ялаа уралцах олон удаагийн гудамжны жагсаал цуглааныг зохиулж байлаа. Энэ маягаар тэрээр улс төрийн томчуудтай нэгээ үзэж нэхэд ялаа уралцах олон удаагийн гудамжны жагсаал цуглааныг зохион байгуулж байв. Иргэний хөдөлгөөнийхэн гудамжнаас тэмцээд үр дүн хөгөхгүйг ойлгосон дээрээр 2008 онд улсын хурлын сонгуульд иргэний эвслээс нэр дэвшгээр болов. Батцаандан улсын хурлын сонгуулийн 22 дугаар тойрогт өрсөлдөн нийт 36,000 сонгогчийн санал авсан хэдий ч ялагдал хүлээлээ. Ингээд сонгуулийн үеийн лойврын асуудлууд араасаа бас хүссэн үр дүн гараагүй бухимдсан иргэд Сүхбаатарын талбайд гарч жагссан 7 дугаар сарын 1 гэх зүйл боллоо. Магна Батцаандан гэх маш олон жагсагчдыг баривчлав. Цаазаар авах ялтай зандалчлах гэмт хэргийн сэжигтэн 33 хоног саатуулагдсан эцэст Батлан даалтанд гарлаа. Батцаандан цагаасныхаа дараа үндсэндээ 7 дугаар сарын 1-ээс хойш 6 сар улс төрийн шалтгаанаар хэл сэргээр олон сар хоригдож дуугаа хороож эрх чөлөөгөө асуулж эрх мэдэлтүүдийн дарамтыг амсаж явлаа. Одоо хангалттай 6 сар хагас жил хүлээлээ. Энэ хэрэг нэг тийш болохыг төр засгийн удирдлагууд асуудлыг үн зөөр шийдээсэй гэж хүлээлээ. Одоо боллоо. Одоо үгээ хэлж үзэл бодлоо илэрхийлэх цаг нь болсон. Энэ 6 сард хангалттай их дормжлыг миний гэр бүлийнхэн найз нөхөд хамтран зүтгэгчд маань амссан. Одоо үнийг хэлье. 7 дугаар сарын 1-ний Монгол Ардын хувьсгалт намын удирдлагууд зориу зохион байгуулалтаагаар урьдчилан төлөвлөж хийсэн. Төрийн эрхийг хууль бусаар авсан лойврчдын хийсэн ажил юм. Шууд хэлбэл Монгол Ардын хувьсгалт намын дарга ерөнхий сайд Баярын хийсэн гэмт үйлдэл. Батцаандангийн хувьд хийсэн хэрэг байхгүй гэх зоримог мэдээллийг хийж урдийн тэмцэгчийн дүгдээ эргэн орсон юм. 2008 онд 7 дугаар сарын 1-ний үүмэнийг зохион байгуулж олон түмнийг үүмэн дуриалан дуудсан гэдгээр буруутгагч байсан нөхөд гинт арчилсан намд орох шийдвэр гаргав. Монгол Ардын хувьсгалт нам гэгч хүч тэнцвэргүй өрсөлдөгчд ялагдахгүй тулд арчилсан намд орж байна гэж улс төрийн тоймчид тухайн үед дүгнж байсан юм. Харин Ж Батцаандан арчилсан намд элсэн орсныхаа учир шалтгааныг өнгөрсөн 20 жилд улс төрийн арчилсан хүчинд аливаа том жижиг сонгуульд оролцохдоо нийт нэгдсэн үедээ дандаа ялж байсан. Харин ганцаарчилсан буюу бие дааж оролцох болгондоо ялагдаж байсан гэдгийг ухамсарласан. Тиймээс иргэний хөдөлгөөн намын олон залуучууд алсын хараа хотын зорилт стратегийн дагуу үзэл бодлоо нэгтгэж арчилсан намд элсэн орсон гэж тайлбарлаж байсан билээ. Түүний санаачилсан төрийн өндөр албан тушаалтны зарим эрхийг хязгаарлах тухай буюу нийтийн албанд болон нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс өрчин сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд төрийн өндөр албан тушаал хашиж байгаа хүмүүс гадаадын хөрөнгө эзэмшиж болохгүй дээр гадаад эхнэр нөхөртэй байж болохгүй гэсэн заалт багтсан юм. Тэрээр энэ төслийнхээ талаар энэ хууль жирийн иргэдийн эрх ашиг хөндөхгүй харин дарга нарын эрхийг хязгаарлаад чиглэгдсэн. Зарим нэг төрийн өндөр албан тушаалтны зүгээс суур эрх зөрчигдөж байна гэж байгаа. Харин хууль санаачлагч миний хувьд төрийн өндөр албан тушаалт нь иргэний зарим суур эрхээсээ татгалзах хэрэгтэй гэсэн байр суурьтай байгаа. Учир нь тэд Монгол улсын төрийн нууцыг мэддэг,
төрийн нэрийн өмнөөс шийдвэр гаргадаг. Төрийн өндөр урамшуулалтан бол жирийн иргэн биш аа. Энэ хуулийн үндэслэл нь Монголд олж авсан өмч хөрөнгөө гадаадад байршуулдаг, гадаадад байгаа эхнэр хүүхдээ тэжээдэг байдлыг зогсооход чиглэсэн. Нөгөө төгөр гадаадад байгаа эхнэр хүүхдээ Монголын харьяад болгож чадахгүй, Монголын төлөө зүтгэж чадахгүй. Одоогийн хуулиар улсын хурлын 76 гишүүн сайд дарга нар бүгдээрээ гадаадаас эхнэр авч, гадаад хүүхдээ болж, гадаадад өмч хөрөнгөө байршуулах боломжтой байгаа. Энэ бол ёс зүйн талаас байж боломгүй зүйл гэсэн байдаг юм. Батцамдан 2013 онд шинжлэлийн засгийн газрын үйл ажиллагаанд ихээхэн шүүмжлэлтэй хандаж байсан билээ. Тэрээр энэ алтан уугийн засгийн газар гадаадаас зээл авч өр тавих, зам зас цэцэрлэгжүүлэх зэрэг ажлыг сайн гүйцэтгэж байгаа. Харамсалтай нь олж ирсэн зээлийн хөрөнгөө үр дүнгүй ашиглах, эдийн засгийн бүтээмжийг дээшлүүлэхдээ муу байна. Гадаадын хөрөнгө оруулалтаас болж олон хүн ажлын байраа алдаж, бизнес эрхлэгч зээлээ төлж чадахгүй гудамжид гарч байна. Гадаад валютын ханш огцом нэмэгдсэний улмаас үндэсний мөнгөнд тэмдэгтийн худалдаа авах чадвар эрс буурлаа. Манай улс төрчид худлаа хийж хууль зөрчил хэрэгсдэрлээ. Тендерийн будлаан, замын ловер зэрэг ердийн үзэгдэл болчихжээ. Хууль мөрдөх биш гуйвалдаг, төсвийн мөнгөөр хувийн бизнесээ тэтгдэг хуульшин тогтцоо үргэлжилсээр байна хэмээн нэгэн ярилцлагад дурдж байсан юм. Энэ ч тухайн үеийн нөхцөл байдал яв цав таарчулаа. Батцамдан бол шудраг улс төрч. Хамгийн гол нь тэр өнөөгийн олигархуудад тэмцэхэд шалтгаан өгөхгүй, авилга хийх бол нэр холбогдоогүй цэвэр хүн. Шорон цэцэс намаа удирдахгүй чи хэмээсэн занд хэл бодтой юм шүү. Энэ нэг арчис нам сургасан 4-5 хүн арчис намаар тоглож байгаа. Ядагдахт нь Америк руу явчихдаг, ялахаар нэрээ дарга болчихдог. Тэг 4-5 хүн байгаа шүү дээ. Энэ бүлэглэлийг бий болгосон хүмүүс сая алтан хуйг дарах хэллээ. Бүлэглэл Монголын төрөөр тоглож байна гэж. Энэ бүлэглэлийг хэн бий болгосон юм бэ? 62-ын бүлэгт хэн орсон юм бэ? Санжаагийн баярын засгийн газар хэн орсон юм бэ? Хэн оргосон тэднийг? Жирийн иргэд оргосон юм уу? Ардын намын өвөр төрөөрөө гүйж орсоор байгаад ийм бүлэглэл үүссэн юм аа. Нам дамсан бүлэглэл үүссэн. Одоо тэрийг мартчихсан явж байгаа манай нөхдүүд. Намын байр хэний үед байхгүй ус. Энэ нам байрг ус. Ямар сайхан байртай байсан. Энэ намын бүх артаас дотоод сунгааг өнгөрсөн 8-10 жил зогсоосон. Хэн зогсоосон? Салхи орхоо байсан. Шинэ хүмүүсийг оруулахаа байсан. Энэ намыг хаалттай болгосон. Үдэл санаа үнцүүлэг болгосон энэ намыг. Баруун зүүн гэж битгий яар. Ардын намтайгаа хамт явна гэж ярьдаг болсон. Энэ эрх чөлөөний үдэл санаа хаагдсан бай. Хэн энэ намыг үдэл санааг болгосон бай? Бодоод үзээ. Одоо сайхан болгоно гэд гинт нэг ухаарсан дүртэй гарч ирдэг хүмүүсээс би айдаг. Ажлаа хийж байхдаа сайхан болохгүй яасан энэ намыг. Их мэдээлэлтэй байхдаа сайхан болохгүй яасан. Бондын мөнгө, хөгжлийн банкны мөнгнүүд 60-70% нь ардын намынханд өгсөн. Тэр Ломтоо хоёрын компани, MCS-ийн компани, гарамжилт. Бонны мөнгнөөс талыг 60% нь ардын намынхан аваад буцаагаад арчис намыг зохиод өгсөн. Энийг хэн хийсэн? Би энэ үний эсрэг байдаг.